Hi guys, хар самруудаа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол эхэндээ бол энэ бүхэн зүгээр л нэг жирийн нөхөрлөл юм шиг харагддаг. Хоёр хамтран ажилладаг хүмүүс олон жилийн нөхөрлөл ямар ч асуудалгүй мэт амьдрал. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам жижиг зүйлс нэг л эвгүй санагдаж эхэлдэг. Нэг хүний хийдэг өгүүлдлүүд тус тусдаа бол тохиолдол мэт харагддагч харин бүгдийг нь нийлүүлж харахад огт өөр зураг гарч ирдэг. Үнийг хэлэхэд энэ бол сонсох тусам улам сонирхолтой болдог төрлийн хэрэг байгаа. Тэгэхээр та нарт минь таалагдана гэж найдаж байна. За хэрвээ та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. За Южин Жин Сорно бол халуун дулаан сэтгэлтэй тууштай бусдын хүндлэлийг хүлээсэн хүн байсан. Миссури-мужийн Канзас Сити хотод төрж өссөн тэрээр залуу наснда Америкийн дайны агаарын хүчинд албагааж дараа нь нисэх онгоцны хөдөлгөөнийг зохицуулах мэргэжлэр ажиллах болсон. Энэ ажил бол асар их төвлөрөл, өндөр хариуцлагыг шаарддаг, хэдэн 10 за заримдаа хэдэн зуун хүний амнаас нэгэн шийдвэрээс шалтгааж болох учраас алдаа гаргах эрх байдаггүй. Гэсэн ч Жин бол яг ийм нөхцөлд ажиллахад яг тохирох хүн байсан. Тэр дарамттай үед ч гэсэн тайван байдлаа хадгалж чаддаг, аливаад нэгт нямбаа ханддаг бөгөөд бусадтай амархан ойлголцдог зан чанартай хүн байсан. Небраска мужийн Колумбус хотын нисэх буудалд ажиллаж байх хугацаанд Жин хамт олонныхоо дунд хурдан нэр хүндийг олж чадсан. Түүнийг таньдаг хүмүүс нийтэж нөхөрсөг, үргэлж инээмсэглэж явдаг хүн гэж түүнийг дурсдаг. Хинтээ ч төвөггүй ярилцаж чаддаг болохоор шинэ хүнтэй танилцах бүртээ удалгүй дотносож чаддаг байсан. Ажлынхаа гадуур бол Жин даруухан амьдралтай хүн байсан. Тэрээр өөрийн 3 нохойг гэр бүлийнхээ гишүүн шиг хайрлаж амьдралынхаа хамгийн чухал хэсэг гэж үздэг байсан. Найз нөхд нь бол түүнийг цэвэрхэн төрхтэй, ийдэг харилцаатай, ирээдүйдээ үргэлж итгэлтэй ханддаг хүн байсан гэж ярьдаг. Жинтэй бол хэдхэн минут ярилцахад л түүний өөдрөг үзэл, сайхан сэтгэл мэдрэгддэг. За гэхдээ тэр инээмсэглэлийн цаана бол хүнд шарах нуугдаж байсан. 40 гаруй нас хүрэх үедээ Жин амьдралынхаа хамгийн том гарц хохирлыг аль хэдийнэ амссан байсан. Тэр анхны их нэртэйгээ 20 жилийн турш ханилж, за бараг насанд хүрсэн амьдралынхаа бүх хугацааг түүнтэй хамт өнгөрөөцсөн байсан. Нэгэн үед эхнэр нь амь насанд аюултай хүнд өвчин тусдаг. Ийм нөхцөлд бол олон хүн сөхөрч магадгүй байсан ч Жин бол хизээж бууж өгөөгүй. Тэр эхнэрийнхээ хажууд өдөр бүр байж эмчилгээ бүрийг хамт туулж эдгэрэх хүртэл нь бүх хүч чадлаа зориулсан. Өөрийн хэрэгцээ хүсэл мөрөөдлөөсөө хүртэл татгалзсан байж хайртай хүнийхээ төлөө зүтгэсэн. Олон жилийн тэмцлийн эцэст эхнэр нь эрүүл мэндээ сэргээж чадсан. Гэхдээ Жиний төсөөлөөгүй зүйл удалгүй болсон. Нэг өдөр эхнэр нь цаашид хамт амьдрахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн амьдралынхаа хуучин хайртай хүнтэй дахин нийлж байгаагаа түүнд мэдгдсэн. Чамайг хэрэглээд дуусчлаа, одоо зайл. За мэдээж энэ мэдээ бол Жиний амьдралыг оронгоор нэрвүүлсэн. 20 жилийн турш хайрлаж халамжилж бүр амь насыг нь аврахын төлөө тэмцсэн хүн нь ингэж өөрөөс нь нүүр бууруулна гэдэг бол төсөөлхийн аргагүй цохилт болсон. Гэрлэлтэд цуцуулсны дараа Жин амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсдэг. Гэхдээ 20 жилийн хамтын амьдралын дараа ганцаараа үлдэнэ гэдэг бол амаргүй байсан. Тиймээс тэр бүх анхаарлаа ажилдаа хандуулж эхэлсэн. Урт цагаар ажиллаж өөрийгөө завгүй байлгах тусам бодолд автах хугацаа нь багасдаг байсан. Ажил нь бол түүний хувьд зөвхөн орлогын их үүсвэр биш, бас өвдөлт сэтгэлийн шаналлаасаа төрөх олдох арга нь болсон. Хэдийгээр хувийн амьдрал нь нуран унсан мэт санагдаж байсан ч гэсэн Жин үүргээ урдын адил хариуцлагатай биелүүлсээр байсан. Түүнийг хамт олон нь хүндэлдэг хിവэрэ, удирдлагууд нь үнэлдэг хിവэрэ байсан бөгөөд ямар ч нөхцөлд тайван байдлаа хадгалж чаддаг чанар нь бусдын итгэлийг улам баттгаж өгдөг байсан. Гэхдээ түүнд хамгийн ойр байсан хүмүүс бол нэг зүйлийг анзаардаг байсан. Жин гаднаасаа урдын адил инээмсэглэж, урдын адил хүмүүстэй харилцаж, ярилцаж байсан ч гэсэн 20 жилийн гэрлэлтийн төгсгөлөөс үлдсэн тэр шарахыг сэтгэлдээ тээсээр байсан нь хүмүүст харагддаг байсан байгаа. Небраскад өнгөрүүлсэн 20 жилийн амьдралынх нь дурсамж хаасаагүй байсан учраас тэр өнгөрснөө ардаа орхиж үнэхээр урагшаа алдахын тулд
орчноо өөрчлөх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Тиймээс 2002 онд Жин амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргасан. Тэрээр Флорида муж руу шилжих хүсэлтийг гаргасан. Түүний эцэг эх ах дүүс зэрэг ойрын төрөл садан нь бол хэдийнэ тийшээ нүүсэн байсан бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ ойр байх нь сэтгэлийн шархаа эдгэхэд туслан гэж найдсан. Жинийн хувьд бол Флоридад бол зүгээр нэг өөр муж байгаагүй. Тэр газарт шинэ эхлэл, шинэ боломж, шинэ амьдралын дүр зураг харагдж байсан. Ажил дээрээ шилжих гэж байгаа дуулахад хамт ажиллагчид нь бол түүнийг бүрэн дэмждэг. Жинийг ямар хүнд үеийг туусныг бүгд мэдж байсан учраас шинээр эхлэх хүсэл нь бол тэдэнд ойлгомжтой санагдсан. Гэхдээ нэг хамт ажилтдаг хүн нь бол энэ мэдээг бусдаас илүү хүндээр хүлээж авсан. Тэр хүн Жиний хажуугийн ажлын байранд суудаг, даруухан дуу цөөтэй нэгэн байсан. Жин явах гэж байгаа хэлэх үед түүний нүдэнд нь хүртэл нулимс цээлгэнсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр нулимс бол хожим маш өөр утгатай болох нь илэрнэ. Тэр үед Жинийн хувьд энэ нүүдэл бол зөвхөн муу дурсамжаасаа зүхтах тухай асуудал байгаагүй. Харин өөрийгөө дахин олох тухай байсан. Салалтын дараа тэр хайр дурлалд бүрэн итгэл алдаагүй байсан. Хэдийгээр гүн шархалсан ч гэсэн дотроо нэг өдөр хин нэгэнтэй учирч алдсан аз жаргалаа дахин бүтээж чадна гэсэн найдвар тээсээр л байсан. Тиймээс Флорида руу явах бэлтгэлээ хийх зураа Жин өөрийнхөө ирээдүг төсөөлдөг байсан. 47 настай тэрээр амьдралынхаа түүх дуусаагүй гэдэгт итгэдэг байсан. Түүний бодлоор Флорида бол түүний амьдралын дараагийн бүлгийн эхлэл байсан. Тэнд гэр бүл нь байна, найз нөхдөд нь байна. Магадгүй шинэ хайрч гэсэн түүнийг хүлээж байгаа гэж найдаж байсан. Ингээд 2003 оны ихээр Жиний шинэ амьдрал үнэхээр эхэлсэн. Тэр Флорида мужийн Тампа Бэй бүсэд ирж Сейнт Питерсбургийн олон улсын онгоцны буудалд ажлаа хүлээн авсан. Дунд зэргийн хэмжээтэй энэ нисэх буудалд тэрээр нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах ажлаа үргэлжлүүлэн хийх болсон. Шинэ орчинд дасан зохицож эхлэх үед бол Жинд болгоомжтой ч гэсэн өөдрөг мэдрэмж төрж байсан. Флоридагийн дулаан уур амьсгал нарлаг өдрүүд түүнд таатай санагдаж байсан бөгөөд гэр бүлийнх нь машинаар богинохон яваад хүрчих зайд амьдарч байгаа нь бол сэтгэлд нь тайвширлыг өгдөг байсан. Удалгүй түүний мэргэжлийн ур чадвар болон нөхөрсөг зан чанар бол шинэ ажлын байранд нь танигдж эхэлсэн. Жиний нийтж ээлдэг харилцаа шинэ хамт олонд нь хурдан таалагдж төд удалгүй тэр өөрийгөө энтхийн нэг хэсэг болсон мэт мэдэрч эхэлсэн. Гэр бүлийнхэнтэйгээ ойр шинэ хамт олноор хүрээлүүлсэн энэ орчинд Жин аажмаар алдсан итгэл аз жаргалаа эргүүлэн олж эхэлсэн. Удаан хугацааны дараа тэр анх удаага амьдрал нь зөв замдаа орж байгаа мэт мэдрэмжийг авсан. Гэхдээ Флорида түүнд зөвхөн төрөл төрөсөдтэйгээ ойр байх боломжийг авчираагүй. Тэр газар Жинийн зүрх сэтгэлийг дахин догтлуулах хүнтэй уулзруулах байсан. Шинэ ажлын байрандаа ирснээсээ удалгүй тэр Хуанита буюу JJ гэх эмэгтэйтэй танилцсан. JJ бол 48 настай, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй эмэгтэй байсан. Тэр мөн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр ажилладаг байсан бөгөөд хамт ажилчдынхаа дунд чадварлаг мэргэжилтэн гэдгээрээ нэр хүндтэй нэгэн байсан. Өндөр дарамттай ажлын орчинд JJ тайван ажиллаж чаддаг байсан бөгөөд бусад хүмүүсийн хүнд нөхцөл гэж үздэг зүйлсийг төвөггүй даван туулж чаддаг байсан. Гэхдээ Жиний нэгэн адил JJ гэсэн өөрийн гэсэн шархтай хүн байсан. Тэрээр ойролцоогоор 20 жил үргэлжилсэн гэрлэлтэд дуусгаж хүндхэн салалтын үеийг тууж байсан. Магадгүй яг энэ нийтлэг өвдөлт ижил төстэй шарх энэ хоёр хүнийг хооронд нь ойртуулсан байж болох юм. За ямар тач Жин болон JJ хоёр бол анх уулзсан мөчөөсөө л бие биедээ татагдсан. JJ шинэ хамт ажиллагчаа бараг тэр даруй анзаарч эхэлсэн. Царайлаг төрх, ийгдэгийн нэмсэглэл, дулаахан харцтай Жин түүний анхаарлыг татахгүй өнгөрхийн арга байгаагүй. Эхэндээ тэдний харилцаа зөвхөн ажлын хүрээнд өрнөж байсан. Хамт ажиллаж, мэргэжлийн асуудлаар ярилцаж, хаяа энгийн зүйлсийг хуваалцсан. Харин Жин бол өмнөх амьдралаасаа үлдсэн шархаа мартаагүй байсан. Тиймээс тэр яараагүй. Ялангуяа ажлын газарт дахин хайр дурлал эхлүүлэх тухайд бол бүрч болгоомжтой хандсан. Гэхдээ 7 хоногуд сар болж өнгөрөх тусам тэдний харилцаа аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Эхэндээ ажлын тухай ярьдаг байсан бол удалгүй гэр бүл, амьдрал, мөрөөдөл, ирээдүйн тухай ярилцдаг болсон. Хамт кофе уух нь тэдний өдөр тутмын хөвшил болсон бөгөөд удалгүй өдрийн хамгийн сайхан мөчүүдийн нэг нь болж хувирсан. Гэсэн ч Жин болон JJ хоёр бол харилцаагаа олон нийтэд дэлгэхийг хүсээгүй. Хувийн асуудлаа ажилтайгаа хольж шаардлагагүй яриа гаргах сонирхол бол аль
аль альнд нь байгаагүй. Тиймээс бараг 2 жилийн турш энэ харилцаагаа нууцхан хадгалсан, хайр сэтгэл нь улам гүнзгийрч байсан ч гэсэн ажлын байран дээрээ аль болох мэргэжлийн байдлаа хадгалсаар байсан. Харин дараагийн алхмыг хийх зоргийг Жин гаргасан нэг орой 2 жилийн турш үргэлжилсэн аз жаргалтай харилцааны дараа тэр JJ-д гэрлэх санал тавьсан. Тэр үед Жин бол нэг зүйлд бүрэн итгэлтэй байсан. JJ бол үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхийг хүссэн хүн нь мөн байсан. Харин JJ-гийн хариулт бол удаан хүлээлгээгүй, мэдээж тэр баяртайгаар зөвшөөрдөг. Хосууд сүү тавьснаа ажлынхандаа дуулгахад удирдлагын өрөөнд байсан хүмүүс бүр алга ташин баяр хүргэсэн. Хамт ажиллагчид нь бол энэ мэдээнд үнэхээр баярлдаг. Яагаад тэгэхээр Жин болон JJ хоёрын хооронд онцгой зүйл байгааг тэд эртнээс мэдэрдэг байсан юм байна. Тиймээс Жин хамт олонныхоо дэмжлэгт үнэхээр талархаж байсан. Тэдний амьдралын шинэ бүлэг эхлэх гэж байсан нь энэ. Хурмын өдөр ойртож харилцаа нь улам бат бөх болохын хэрээр Жин болон JJ хоёр өөрсдийн гэр оронтой болох талаар бодож эхэлсэн. Тэд бол зүгээр л хамт амьдрахыг хүсээгүй, харин өөрсдийн мөрөөдлийн байшинг эхнээс нь бүтээхийг хүссэн. Өнгөрсөн амьдралын гуниг шархаа ардаа үлдээн цоо шин эхлэл тавих газар тэдэнд хэрэгтэй байсан. Ингээд удаан хугацаа алдалгүй тэд хөрөнгөө нэгтгэн Флорида мужийн Land O'Lakes бүсэд байрлах өндөр зэрэглэлийн хамгаалалтай орон сууцны хороололд томоохон газрыг худалдаж авсан. Энэ газар бол Тампагийн хойд бүсээс ойролцоогоор 15 милийн зайд байрладаг. Орчин нь нам гүм, аюулгүй, үзэмж сайтай. Ирээдүйн амьдралаа эхлүүлэхэд төгс тохирох газар гэж бодож исэн. Удалгүй зураг төслийн мэргэжилтнүүд байшингийн зургийг гаргаж барилгын ажил эхэлдэг. Тэдний мөрөөдлийн байшин бол тоосгоороо өндийж эхэлсэн. Байшин бүрэн баригдаж амжаагүй байх үед Жин болон JJ хоёр харилцаагаа албан ёсоор баталгаажуулахар шийдсэн. Тэд ойрын төрөл төрөсөд хамгийн ойр дотны найз нөхдөө урьсан даруухан хурмыг хийсэн. JJ сүйт бүсгийн даашинцтайгаа алхаж ирэх мөчөд Жиний нүүрэнд аз жаргал тодорч нулимс туслуулж байсан. Учир нь амьдралдаа маш их өвдөлт, гар цохирол туулсны дараа тэр эцэст нь жинхэнэ аз жаргалтай мөчийг мэдэрч байсан. Сарууд өнгөрөх тусам байшингийн барилга дуусах шатандаа орсон. Гэхдээ Жин JJ хоёрын мэдээгүй нэг зүйл байсан. Тэдний мөрөөдлийн амьдралыг өөр нэг хүн төсөөлж ирсэн. Тэр хүн байшин хэрхэн аажмаар сүндэрлэн босож байгааг ажиглаж байсан ч Жин болон JJ хоёроос тис өөр мэдрэмжийг дотроо тээж байсан. Гэхдээ тэр үед Жин болон JJ хоёр бол үүнийг мэдэх ямар ч боломж байгаагүй. Тэд зөвхөн хамтын амьдралдаа бэлтгэж ирээдүгөө төсөөлөн аз жаргалтай байсан. Харамсалтай нь тэдний мөрөөдлийн төгсгөлийг хэн нэгний өвчтөе донтолт, эзэмших хүсэл чимээгүйхэн занал хэлж ихсэнийг хэн ч анзаараагүй. Жинийг Флорida руу нөхөөс өмнө Небраска дахь нислэгийн удирдлагын төвд түүнтэй хамт ажилладаг Роберт Дин Питерсон гэдэг хүн байсан бөгөөд ихэнх хүмүүс бол түүний зүгээр л Боб гэж дууддаг байсан. Сонирхолтой нь Боб болон Жин хоёр бол нас чацуу хүмүүс, тэгээд хуйлаа 40 гаруй насны ирчүүд байсан. Гэхдээ наснаас өөр ижил зүйл бол тэдэнд бараг байгаагүй. Гадна төрхөөсөө эхлээд зан чанар хүртлээ бол тэд яг эсрэг тесрэг хүмүүс мэт харагддаг. Жин бол өндөр нуруутай, бие сайн авч явдаг, царайлаг төрхтэй ир байсан бол Боб бол илүүдэл жинтэй, халзарж ихэлсэн үстэй, бөөрийн хідүү биетэй нэгэн байсан. Түүний дүр төрх бол олонний дунд шууд анзаарагдах хүн гэхээсээ илүү хажуугаар өнгөрөхөд мартагдахаар энгийн л харагддаг хүн байсан. Бобын хамгийн дуртай хобби нь бол марк цуглуулах байсан бөгөөд чөлөөт цагаа ихэвчлэн гэртээ өнгөрөөдөг. Харин Жин бол хүмүүсийн дунд байх дуртай, үргэлж хөдөлгөөнтэй амьдралтай хүн байсан. Зөвхөн гадна төрх биш, зан чанарын хувьд ч гэсэн тэд хоёр өөр ертөнцийн хүмүүс байсан. Жин бол нийтэж яриасыг хаанч очсон хүмүүстэй хурдан дотносдог байсан бол Боб эсэргээрээ дуу цөөтөө, бүрэг, өөртөө л байдаг хүмүүс байгаа. Ажлын байрны хөл хөдөлгөөнд дунд Боб толгоогоо доошлуулан ажиллаа хийгээд л суудаг. Хиндэж төвөг болохгүй, илүү зүйл ярихгүй, ажил дуусмагц гэртээ хардаг. Үндэ түүнийг бол хамт олон нь бол нэг тийм дургуутдаггүй байсан. Эсэргээрээ ийлдэг, ажлаа мэддэг, чадвартай ажилтан л гэж хардаг байсан. Гэхдээ Боб бол бусадтай нэг их нийлдэггүй байсан учраас хүмүүс түүний талаар бараг юу ч мэддэггүй байсан. Тэр яг л өрөөнд байгааг нь анзаарахгүй өнгөрч болох тийм л хүн. Зарим хамт ажиллагчид нь түүнийг уйтгартай Боб гэж хочлдог байсан.
Мэдээж энэ хоч хатуу сонсогдож магадгүй. Гэхдээ хүмүүс түүнийг доромжлох гэж биш, хитрхи даруухан онцгой содон зөвлгөө зангаас нь болоод ингэж нэрлэж исэн. Боб боловсралтай хүн байсан ч гэсэн Жинд байдаг төрөлхийн өөртөө итгэлтэй байдал түүнд байгаагүй. Тиймээс ажлын шаардлагатай ярианаас бол өөр зүйлд тэр бараг оролцдоггүй, өдөржин хитгэн үг хэлээд өнгөрөх үеч олон байдаг. За мэдээж хамт олон нь бол үүнд нь дассан. Боб ажилдаа ирнэ, ажиллаа хийн, ажлын цаг дуусна, тэгээд гэртээ харна. Түүний амьдралын талаар хүмүүсийн мэддэг зүйл бол бараг энийгээр л хязгаарлагддаг байсан. Зарим хүмүүс бүр түүнийг өрөвдөх үе ч гэсэн гардаг байсан. Яагаад тэгэхээр Боб хин нэгэнтэй ойр дотн нөхөрлөхөд амаргүй хүн шиг харагддаг байсан. Тэр угаасаа ганцаардмал байхыг илүүд үздэг нэгэн байсан бөгөөд хувийн амьдралынхаа талаар бараг хизээж ярьдаггүй байсан. Хамт ажиллагчид нь бол түүний дотоод ертөнцийн талаар бол үнэндээ юу ч мэддэггүй байсан. Харин нэг сонин зүйлийг ажигладаг байсан. Тэр нь юу гэхээр Боб бол инээх нь бол айгүй ховор. Гэхдээ инээсэн тохиолдолд ихэнхдээ Жиний хэлсэн зүйлдэл хариу үзүүлж инээдэг байсан. Зарим хүмүүсийн хэлснээр бол Боб бусад хүмүүсийг ажиглаж байгаад хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ шийддэг юм шиг санагддаг байсан. Тиймээс олон хүний хувьд бол Боб нэг төрлийн онцгой байсан. Гаднаасаа бол жирийн бүр уйтгартай юм шиг харагдах энэ хүний дотор яг юу болж байгааг хинч мэддэггүй байсан. Магадгүй бүх зүйл ингэж л үргэлжлэх байсан бах. Нэг талд нь хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нийтж Жин, нөгөө талд нь ганцаардмал дуу цөөтэй Боб. Гэхдээ Жиний зан чанар бол энэ түүхийг өөрчилсөн. Тэдний ажлын ширээ яг зэрэгцээ байрладаг байсан. Жин Боб үргэлж ганцаараа байдгийг анзаарсан. Тэгээд түүнийг ярианда татан оролцуулж эхэлдэг. Өглөө эрэхт нь мэдчилж өдөр нь би энэ ямар байгааг асууж хаяа өөрийнхөө амьдралын талаар жижиг зүйлсийг хуваалцаж эхэлсэн. Зүгээр л Боб өөрийгөө гадуурхагдсан мэт мэдрэхгүй байгаасаа л гэж хүссэн. Яагаад тэгэхээр Жин бол угаасаа л тийм хүн байсан. Сайхан сэтгэлтэй, хүмүүсийг үл тоодоггүй, ганцаараа үлдсэн хүнийг анзаараад өнгөрч чаддаггүй. Харин Боб бол энэ нөхөрлөлийг бол үнэхээр баяртайгаар хүлээн авдаг. Өөрөө хүмүүс рүү төрүүлж хандах, яриа эхлүүлэхдээ тааруу байсан ч гэсэн Жин түүнд анхаарал хандуулах бүр дуртай хариу барьдаг байсан бөгөөд удалгүй өмнөхөөсөө илүү их ярьдаг болсон. Гэхдээ тэр бараг зөвхөн Жинтэй л нээлттэй харилцдаг байсан бөгөөд ажлын байран дахь цорын ганц жинхэнэ найз хамгийн их итгэдэг хүнээ олсон мэт харагддаг байсан. Жин ч гэсэн үүнд бол огт тургуйцаагүй, харин ч яг хажууд нь суудаг хүнтэй эвтэй найртай нөхөрзөг харилцаатай байх сайхан санагддаг байсан бөгөөд Бобыг илүү тухтай мэдрүүлэхийн тулд байнга яриандаа оролцуулж өдөр тутмын амьдралынхаа талаар хуваалцдаг байсан. Нэг өдөр Жин хамт ажиллагчдаа гэртээ байгаа хайртай 3 нохооныхоо зургуудыг үзүүлж суусан. Тэр нохот нь бараг хүүхдүүчиг нь байсан болохоор хаяа зургуудыг нь бахархалтайгаар гаргаж үзүүлдэг байсан. Тэр үед бол Боб сонирхож ойртож ирээд зургуудыг анхааралтай ажиглаж эхэлсэн бөгөөд Жинийн ярьж буй зөвлбөрийг алдахгүй гэсэн мэт чимээгүйхэн сонсож зогссон. Жин харин ярианундаа нохоонуудынхаа үйлдвэрийг Даксон гэдэг үйлдвэр гэдгийг нь хэлэхэд Боб гинэт сонирхож орж ирээд би ч гэсэн энэ үйлдвэрийн нохоодс амар дуртайштай гэж догдолж хэлдэг. За үүнийг нь сонссон Жин бол аюу баярлаад хоёулаа адилхан үйлдвэрийн нохоон дуртай юм байна гэж бодсон. Түүнд энэ нь хамтран ажиллагчтайгаа нийтлэг сонирхол олсон бөгөөд энгийн нэгэн таатай мөчмөд санагдсан. Гэхдээ үнэн хэрэгтээ бол Боб бол тэр үед ямар ч тэжээвэр амтан байгаагүй. Хожим хүмүүс иргэн харахад Боб үнэндээ Жинтэй илүү ойр болохын тулд түүний дуртай зөвлбөрийг сонирхдаг дүр үзүүлсэн байж магадгүй гэж ярьдаг. Жинтэй холбоо тогтоохын тулд бараг юу ч хийхэд бэлэн байсан юм шиг. Тэрч байтгаа үүнээс хойшоо удалгүй Боб Жиний нохоттой яг ижил үйлдвэрийн нохоо худалдаж авсан. За мэдээж энэ үед бол хинч нэг их ач холбогдол өгөөч гэсэн хожим эргээд харахад бол энэ явдал хачирхалтай санагддаг. Зүгээр нэг ижил сонирхолтой болохыг хүссэн хүн шиг биш, харин Жинийн амьдралыг алхамаар дуурайхыг оролдож байгаа юм шиг. Мэдээж тухайн үедээ бол Жин бол үүнийг огт анзаараагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам Жин Боб хоёрын харилцаа ажлын байран дах тогтсон хэв маягтай болсон. Тэд нислэгүүдийг зохицуулах ажлынхаа завсраар хоорондоо ярилцаж, заримдаа завсарлагын үеэр хамтдаа кофе уудаг байсан. Жиний нийтж нээлттэй зан чанар Бобыг баг багаар өөрчлөх шиг болдог. Өмнө нь бараг хинтээж ярьдаггүй байсан хүн Жинтэй бол илүү чөлөөтэй ярилцдаг болсон. Хүмүүсийн анзаарч эхэлсэн юм нь болохоор Боб Жиний сонирхдаг юм бүрийг сонирхож эхэлсэн асуудал байгаа юм. Жин машин худалдаж авбал
Боб, Марк загварын талаар нь олон асуулт асууна. Тэгээд удалгүй өөрөө яг тэр машиныг худалдаад авсан байдаг. За нэг удаа Жин шинэ улаан өнгийн пикап машин авсан. Харин удалгүй Боб яг ижил үйлдвэрлэгчийн бүр ижил өнгийн пикап машиныг худалдан авсан. Эхлээд нохой, дараа нь машин. Тухайн үед бол энэ бүхэн зүгээр л давхцал мэт харагдсан. Зарим хүн Боб бусдад таалагдахыг хичээж байгаа юм болов уу гэж боддог байсан бол Жин өөрөө бүр эргээр хүлээж авдаг байсан. Жиний хувьд Боб өөрийг нь үлгэр дуурайлал гэж хардаг юм шиг санагддаг байсан. Ингээд ойр дотын найз нөхөд цөөтэй хүний хувьд өөрөөс нь үлгэр авах нь муу зүйл бишээ л гэж бодсон. За ингэж л тэдний нөхөрлийн хэв маяг нь бүрлдэж эхэлсэн. За энд бол нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Тэр үед бол Бобыг хинж аюултай хүн гэж хардаггүй байсан. Хамт ажиллагсан нь бол түүнийг ердөөл ганцаардмал дуу цөөтэй хүн. Харин Жин өөрөө бол Бобд үргэлж өрөвч зөөлөн сэтгэлээр ханддаг байсан. За мэдээж Жин бол тухайн үед зөвхөн л газар нутгаа сольжин гэж төсөөлсөн болохоос ш өөрийнх нь өнгөрсөн амьдралынх нь нэг хэсэг түүнийг бол хар сүудэр шиг дагна гэдгийг бол огт мэдээгүй байсан. Тийм болохоор хэдхэн сарын дараа Боб Флоридад гарч ирэхэд бол Жин үнэхээр гайхсан. 2003 оны ихээр Жин шинэ ажлын байрандаа шилжээд ойролцоогоор 3 сар болж байх үед нэг өдөр нислэгийн удирдлагын төвийн үүдээр орж ирсэн хүнийг хараад хийсэг зүр нүдэндээ итгээгүй. Өмнө нь Небраскад хамт ажиллаж байсан Боб инээмсэглсээр түүний өмнө зогсож байсан удалгүй Жин нэг зүйлийг мэдсэн. Боб ч гэсэн мөн адил шилжүүлэх хүсэж яг өөрийнх нь ажиллаж байсан байгууллагад ажиллахаар ирсэн байна. Энэ үед өмнөх зарим явдууд бол арай өөр өнцгөөс харагдаж эхэлсэн. Эхлээд Жиний хайртай нохойтой ижил үйлдвэрийн нохой худалдаж авсан. Дараа нь Жинийн авсан пикап машинтай яг ижил үйлдвэрлэгчийн ижил өнгийн машин авсан. Харин одоо бүр Небраскаг орхиод Флорида мужийн яг тэр хэсэгт бүр Жиний ажиллаж байсан газар нэрсэн. Мэдээж бол ийм зүйлийг бол тохиолдол гэхэд бол хүн болгон гайхах байх. Харин Боб бол энэ асуултанд урьдчилан бэлдсэн тайлбартай байсан. Түүний хэлснээр өөрөө ч бас амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн. Флорида түүнд таалагдсан, цаг агаар нь сайхан санагдсан. Дээрээс нь ажлын сул оронтой гарсан байсан учраас боломжийг ашигласан гэж Жинд тайлбарласан. Боб бол энэ бүхнийг аль болох энгийн байгалийн мэт харагдуулахыг хичээж байсан бөгөөд өөрийгөө Жинийн араас ирсэн хүн биш харин зүгээр л ижил шийдвэр гаргасан хүн мэтээр ойлгуулсан. Жин бол энэ бүхэнд яг ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайн мэдэхгүй байсан. Нэг талаасаа бол тэр Бобыг үнэхээр халуун дотноор ухтан авсан. Небраскада хуучин ажлын байрнаас нь таньдаг цөөн хідэн хүмүүсийн нэгэнд энд ирсэн нь сайхан санагдсан. Боб өөрийг нь найз гэж үздгийг мэддэг байсан учраас хуучин хамтран ажиллагчтайгаа дахин уулзсандаа баяртай байсан. Тэр ч бүхэл дотроо бол баг зэрэг бахархсан ч байж магадгүй. Яагаад тэгэхээр Боб шиг дуу цөөтэй ганцаардмал хүн өөрийг нь хангалттай дахин хамт ажиллахыг хүссэн мэт харагдчихсэн. Гэхдээ нөгөө талаас бол Жинийн сэтгэлийн гүнд нэг үл ялэг тавгүй мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмжийг бол үгээр илэрхийлэхэд хэцүү байсан ч гэсэн нэг асуулт толгойд нь эргэлдэж эхэлсэн. Боб үнэхээр санамсаргүйгээр энд ирсэн үү? Эсвэл намайг дагаж ирсэн болов? За эцээ тэгээд Флорида руу нүүснээс нь хэдхэн сарын дараа Боб яг л тэр мужид, тэр бүсэд бүр яг тэр байгууллагад шилжин ирнэ гэдэг бол юр бусын давхцал байсан. Гэхдээ Жин бол хүмүүсийн талаар хамгийн муу хувилбарыг төрүүлж боддог хүн байгаагүй. Боб түнд өөрийн тайлбарыг өгсөн. Тэр өөрөө ч шинэ эхлэл хүссэн гэж хэлсэн. Тиймээс Жин бол түүнд итгэхээр шийдсэн. За үннийг хэлэхэд бол өөрөөр бодох үндэслэл байгаагүй. Түүний хувьд угаасаа Боб бол аюултай хүн байгаагүй. Тэр бол ердөөл Небраска дах хуучин хамт ажилтдаг хүн нь. Жаахан хачин байж магадгүй, баг зэрэг бүрэг, бусдаас өөр байж магадгүй. Гэхдээ хамт олон нь уйдгартай Боб гэж хочилдог байсан. Тэр л хүн нь. Тиймээс Жин өөрт нь төрсэн эргэлзээгээ дотроо дараад өнгөрөхөөр шийдсэн. Магадгүй Бобд Небраскад үлдэх онцгой шалтгаан байгаагүй байх гэж утсан. Үнэхээр ч бас Боб бол эхнэргүй, хүүхэдгүй байсан бөгөөд гэр бүлийнх нь ч гэсэн Небраскад байдаггүй байсан. Түүний ах дүүс болон төрөл садан нь өөр газраар тархан суурьшсан байсан учраас Флорида нүүхэд бол бараг саад болох зүйл түүнд юу ч байгаагүй. За цаг хугацаа өнгөрөх тусам бол Бобын зан авирт сонин
давтамжид ажиллаж эхэлсэн бөгөөд Жин болон JJ хоёр бол тэдгээрийг анзаарч байсан ч гэсэн яг юу болж байгааг тэр үедээ бүрэн ойлгоогүй. Анхны хачиргалтай явдлуудын нэг нь Жин болон JJ хоёр мөрөөдлийн байшиндаа нүүхээр бэлтгэж байх үед болсон. Хормоноосоо өмнө тэр хоёр хоёулаа тус тусдаа өөрсдийн байшинд амьдардаг байсан учраас шинэ гэртээ орохын өмнө хуучин байшингуудаа зархаар болсон. Тэр үед Боб бол Жинийн байшин зарагдаж байгааг мэдмэгцээ худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Гаднаас нь харахад бол энэ нь зарим хүний хувьд ашигтай тохиролцоо мэт санагдаж болох байсан. Танил хүн байшин худалдаж авбал зар сурталчилгаа үзүүлэн худалдан авах хайх зэрэг олон асуудал мэдээж багасна. Тиймээс Жин ч гэсэн эхэндээ Бобын саналыг сонсож боломжтой хувилбар гэж үзсэн. Гэхдээ удалгүй Боб бол маш хачиргалтай хүсэлт тавьсан. Тэр зөвхөн байшинг нь худалдаж авахыг хүсээгүй. Харин Жинийн хэрэглэж байсан орны даавуу дэрний ууднуудыг мөн хамт үлдээхийг хүссэн. За мэдгүй хүн одоо ийм юм асуувал би одоо яг юу гэж бодохоо мэдэхгүй байна. Мэдрэл амтан байл гэж бодох байх. Жин бол үүнийг анх сонсоод тоглоом хийж байна гэж бодсон байж магадгүй. Гэхдээ бол Боб огт тоглоогүйсэн. Тэр Жинийн унтдаг байсан яг тэр даавуу, яг тэр дэрний утнуудыг авахыг үнэхээр хүсэж байсан. Эцэст нь байшингийн худалдаа амжилттай болсон ч гэсэн Жин бол өөрийн орны даавуу дэрний уудыг мэдээж үлдээгээгүй. Харин Боб бол энэ шийдвэрт нь сэтгэл дундуур байгаагаа ч нуугаагүй. Тухайн үед Жин Бобын энэ явдлыг нийгмийн харилцааны эв дүү муутай байдал эсвэл жаахан итгээд сонирхолтой холбоотой зүйл гэж тайлбарласан байж магадгүй. Гэхдээ өнөөдөр эргэж харахад анхаарал татах ёстой дохойнуудын нэг байсан. Гэхдээ эдгээр red flag буюу дохойнууд нь бол нэг дор гараагүй явдал. Энэ дохойнууд нь олон жилийн турш баг багаар тус тусдаа гарч ирсэн учраас тайлбарлахад бол хэцүү байсан. Нэг удаагийн хачин үйлдэл бол зүгээр л нэг хачин үйлдэл. Хоёр дахь удаагийнх нь бол за давхцал байж болно. Харин бүх зүйлийг дараалуулж харахад зураглал бол огт өөр болж эхэлдэг. Тиймээс Жин болон JJ хоёр Бобын энэ зан авирыг сонин гэж боддог байсан ч гэсэн ерөөсөө аюултай хүн гэж үзэж байгаагүй. 2006 оны намар гэхэд Жин болон JJ хоёр олон жилийн турш мөрөөдөж өөрсдийн бүтээхийн төлөө зүтгэсэн төгс амьдралынхаа босгон дээр ирээд байсан. Тэдний захиалгаар бариулсан шинэ байшин эцэстээ бүрэн дуусч хосууд асар их баяр хөөр тайвширлын дунд шинэ гэртээ нүүж ордог. Шинэ байшинд нь бол тэдний хүссэн бүхэн байсан өрөө бүр булан бүрний шинэ эхлэлийг биелэгдэж байсан. Энэ удаа өнгөрсөн амьдралын гонигтай дурсамжууд, салалт, шаналл, бүтлгүй харилцаануудын аль нь ч энэ гэртээ холбоогүй байсан. Шинэхэн гэрэлсэн хосуудын хувьд бол энэ бол амьдралын хамгийн аз жаргалтай үеүүдийнх нь нэг байсан. Гэхдээ шинэ гэртээ орсны дараа Боб тэднийд очих хүсэлтэд дахин хийлж эхэлсэн. Тэрээр өөрт нь онцгой гэрийн бэлэг байгаа бөгөөд үүнийг заавал гэр дээр нь очиж өгөх хэрэгтэй гэж байнга ярьдаг байсан. Бобын хэлснээр бол тэр бэлгийг ажил дээр авчирч өгч болохгүй, харин гэрт нь очиод үзэхээрээ яагаад заавал тэнд өгөх шаардлагатай байсныг ойлгоно гэж давтан хэлдэг байсан. Жин бол энэ бүхэнд бол баг зэрэг гайхаж исэн. Яагаад жирийн бэлгийг ажил дээр авчираад өгч болдоггүй юм бол? Яагаад заавал гэрт нь очих хэрэгтэй? Гэсэн ч Жин болон JJ хоёр тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага мэдэрч эхэлсэн. Эцсид Бобтой өдөр бүр хамт ажилладаг байсан бөгөөд тэр өөрийн зүгээс хормын бэлэг бэлдэх гэж нилээд хүчин чармаалт гаргасан. Хамгийн сонирхолтой нь Жин болон JJ хоёр Бобыг хормондоо уурж байгаагүй. Гэсэн ч Боб бол тэдэнд маш үнэтэй Swarovski болор варыг бэлгэлсэн. Энэ бол жирийн нэгэн хамт ажиллагчаас ирэхээргүй тансаг өндөр үнэтэй бэлэг байсан. Жин болон JJ хоёр бол нэг талаараа айгүй эвгүйцэж байсан ч гэсэн нөгөө талаараа Бобын гаргасан сэтгэлийг үнэлж исэн. Үнэндээ тэр үнэтэй болор варыг хараад хормондоо урайгүйдаа баг зэрэг гимшсэн ч байж магадгүй. Боб ч гэсэн яг тийм мэдрэмж төрүүлэхийг хүссэн юм шиг харагдаж магадгүй. Тэр хормонд урагдаагүйдаа гомцсон ч байж магадгүй. Харин тийм байсан бол Жин болон JJ хоёрт гимшил төрүүлэх зорилготой хүрч чадсан. Тэр явдлын дараа Жин Бобын талаар тодорхой хэмжээний өртөө мэт мэдрэмжтэй үлдсэн бөгөөд ганцаардмал хамт ажиллагчтай урд өмнөхөөсөө ч илүү сайнаар хандах ёстой гэж бодож эхэлсэн. За тэгээд хурмандаа урайгүйч гэсэн үнэтэй бэлэг авсандаа болсон уу яасан Жин болон JJ хоёр түүнийг гэртээ урахаар шийддэг.
Ингээд тэд Бобыг нэг орой гэртээ урьж шинэ байшингаа үзүүлэхээр шийддэг. Боб урилгыг сонсоод бол үнэхээр баярсан. Тэр даруй өдөр цагаа тохироод хизээ ирэхээ баталгаажуулдаг. За удалгүй тэр өдөр нь ирдэг. За тэр өдөр бол 2006 оны 11 сарын 1-ний өдөр буюу лагуу гарагт Жин болон JJ хоёр Бобыг зочноороо урьж гэртээ энгийн оройн хоол идэхээр төлөвлөсөн. Лагуу гараг байсан болохоор маргааш нугасаа ажилтай эрт унтаж амрна гэдгээ бол бүгд мэдчихсэн. Жин бүр дараа нь өөр төлөвлөгөөтэй байгаа мэтэр Бобд урьдчилан ойлгуулсан. Ингэснээр оройн хоол бол хит сунжрахгүй, зочин нь цагтаа харна гэж бодсон. За гэхдээ орой эхлэхээс л өмнө баг зэрэг сонин өрнөсөн. Боб товлсон цагнаасаа эрт ирсэн. Тэр Жин болон JJ хоёрыг сүүлийн бэлтгэлээ дуусгаж амжаагүй байхад хаалгыг нь тохисон. За энэ нь бол нэг их том асуудал болоогүй ч гэсэндээ нэг талаараа ашигтай санагдсан. Эрт ирсэн болохоор эртхэн харж магадгүй төвөө шөнө орой болтол суухгүй гэж бодсон байгаа. За эхэндээ бүх зүйл хэвийн өрнөжсэн. Тэд хамтдаа ширээнд сууж хооллож энгийн зүйлсийн талаар ярилцсан. Харин Боб тэр орой нэг зүйл дээр бол үнэхээр идэвхтэй байсан. Тэр бол хоол идэх. Түрүүнд хэлсэнчлэн энэ Боб ч юм бол бүд өвөн халцарсан үстэй нэг тийм арчаагүй амтан байгаа шүү дээ. За эхлээд нэг таваг, дараа нь дахиад нэг таваг, дараа нь дахиад цаг өнгөрөх тусам Жин болон JJ хоёр бол нэг зүйлийг ойлгож эхэлсэн. Боб бол явах ямар ч шинж байхгүй юм байна. Тэдний оройтож байна гэсэн дохой дараа нь төлөвлөгөөтэй байгаа тухай ярианы өнгөндөх далд сануулгуудын аль нь ч Бобд нөлөөлөөгүй, харин ч тэр улам тугалж суусан мэт харагдсан. Цаг өнгөрөх тусам Жин болон JJ хоёр бие биирүүгээ хараад түүнийг яаж эвтэйхэн гаргах вэ гэсэн асуултыг нүдэрээ солилцож байсан. Гэхдээ Боб бол огтхон ч хөдлөөгүй. Эцэст нь тэдний төвчээр барагдах дөхөж байх үед Боб гинэд ямар нэг зүйл санаанд нь орсон мэт сэргээд өөтийн та хоёрт нэрээ өгөх гэрийн бэлгээ бараг мартсан байна гэдэг ингээд цүнхрүүгээ гараа хийгээд арьсан хавцтай гоёмсог зургийн цомог гаргаж ирсэн. Цомгийн нүүрэн дээр бол алтан өнгийн бичгээр Thornog буюу тэдний овгийг товоолгон бичсэн Жен болон JJ хоёрын сонирхол шууд татагддаг. За энэ нь бол бодолтой сонгосон хувь хүнд зориулсан бэлэг мэт харагддаг. Тэд Боб талархаад цомгийг хамтдаа найдаг. Гэхдээ эхний хідэн хуудсыг эргүүлэхэд л нүүрэн дээрх инээмсэглэл нь аажмаар алгуулдаг. Яагаад тэгэхээр цомгийн хуудас бүр дээр тэдний байшингийн барилгын ажлыг явцыг харуулсан том хэмжээний өндөр чанартай гэрэл зургууд байсан. Хамгийн эхний зураг дээр байшин баригдахаас өмнөх хоосон газар. Дараагийн зураг дээр суурийн ажил эхэлсэн. Түүний дараа модон каркас босож байгаа зураг. Дараа нь дээврээ хийж байгаа зураг. Цааш эргүүлэх тусам байшин бол зураг бүр дээр баг багаар бүрэн хэлбэрт орсон. Хуудас бүр шин шат дамжлагыг харуулж исэн бөгөөд хамгийн сүүлийн зургууд дээр бүрэн дуусан байшингийн гаднах дүрх харагддаг. За JJ бол мэдээж цомгийг үзээд шууд цочирддаг. Тэр Жин рүү харахад Жин ч гэсэн мөн адил юу хэлэхээ мэдэхгүй суугаан илт харагддаг. Хоёулаа бие биерүүгээ гайхсан баг зэрэг түгшсэн харцаар харсныхаа дараа JJ эцэст нь асуулт асуудаг. Чи манай байшин баригдаж явах хугацаанд ингээ байнга ирж зураг аваад байсан юм уу гэхэд Боб бол энэ асуултанд нь эвгүүцэх нь битгийхэл бүр бахархаж байгаа юм шиг би бүр 2-3 хоног тутамд ирдэг байсан штэ гэж тайван хариулсан. JJ Жин хоёрын хувьд бол энэ хариулт бол ямар ч тийм тайвшруулах биш харин ч бүр аимшигтай санагддаг. Гэтэл Боб бол үүгээрээ ямар нэг буруу зүйл хийсэн гэж огт бодоогүй, харин ч тэднийг баярлах ёстой юм шиг бодож байгаа нь бол илт харагдсан. За эндээс харин Жин болон JJ хоёр бол нэг зүйлийг ойлгож эхэлсэн. Сүүлийн хэдэн сарын турш Боб тэдэнд мэддэгдэлгүйгээр шинэ байшингийнх нь газар дээр очиж барилгын ажлын явцыг ажиглаж зураг авч байсан. Тэдний аюулгүй хувийн орон зай гэж бодож байсан газар үнэндээ Бобын байнгын анхаарлын төвд нь байсан. Энэ бол энгийн нөхөрлийн хүрээнээс бол аль хэдийн даваад гарсан зүйл байсан. Тэр мөчид Жин болон JJ хоёр Бобын тэдний амьдралыг сонирхдог байдал өмнө нь бодож байснаас нь хавьгүй илүү гүнзгий гэдгийг ойлгож эхэлсэн. Ялангуяа JJ бол маш эвгүй мэдрэмжийг авсан. Яагаад тэгэхээр тэр зургууд бол хэдий чанартай гоё авсан байсан ч гэсэн өөрийнх нь хувийн орон зайд нь халдсан хэрэг гэж үзсэн. За өрөөнд дотор бол ингээд маш эвгүй нам гүн байдал эхэлдэг. JJ бол тэр мөчөөс эхлэн Бобыг аль болох хурдан гэрээсээ гаргахыг хүссэн. Гэхдээ үүнийг бол яаж хэрхэн эвтэйхэн хэлхээ мэдэхгүй байж байтал нэг жижигхэн боловч чухал зүйл болсон. Гадаа машины гэрэл тусаж хин нэгэн зам руу н орж ирдэг. Хэсэг хугацааны дараа машины хаалга хаагдах чимээ сонсогдож удалгүй хаалга тохисон байсан. За ирсэн хүн нь бол JJ-гийн насанд хүрсэн охин нь байсан. Тэр орой өмнө нь тохирсон жижиг ажил
амжуулахаар ээжигээ авахаар ирсэн. JJ охинтойгоо хамт хідэн зүйл авахаар гарахаар төлөвлөсөн байсан. За JJ бол энэ байдлыг боломж гэж хараад тэр даруй Jean Bob хоёрт хэсэг хугацаанд охинтойгоо гарах хэрэгтэй болсноо хэлсэн. Магадгүй Bob энэ дохойг ойлгоод өөрөө ч бас явах байх гэж найдсан. Гэхдээ Bob бол хөтлөөгүй, тэр зүгээр сандал дээрээ суусаар үлдсэн. Ингээд JJ гэрээс гарах үед Jean Bob хоёр зочны өрөөнд хоёулахнаа үлдсэн. JJ хаалгаар гарахынхаа өмнө нөхөр болон тэдний хачирхалтай зочин руугаа сүүлчийн удаа эргэж хардаг. Буцаж ирэхэд Bob бол аль хэдийн явцсан байгаасаа л гэж дотроо хүсэж найдсан. JJ охинтойгоо хамт гарсны дараа тэдний гэрт бол эвгүй нэг тийм дарамттай чим шиг уур амьсгал үлдсэн. Зочны өрөөний ширээн дээр Бобын авчирсан цомог хөвдөж байсан бөгөөд тэр цомог өрөөнд доторх хамгийн том асуудал нэсэн. Jean бол энэ бүхнийг аль болох хэвийн болгохыг хичээсэн. Магадгүй босож тавг хураасан бах, эсвэл Бобоос дахиж юм уух уу гэдгийг ч асуусан ч байж магадгүй. Ямар нэгэн байдлаар үүссэн тэр эвгүй байдлыг намжаахыг л оролдсон. Гэхдээ Бобын толгойд бол тэр үед өөр зүйл эргэлж исэн. Учир нь Bob тэр гэрт зөвхөн зургийн цомгийг өгөхөөр ирээгүй байсан. Түүнд Jean өгөх өөр нэг бэлэг байсан бөгөөд тэр нь зургийн цомгоос ч илүү хувийн илүү цочирдом зүйл байсан. JJ-гийн машин гудамжнаас эргэж алга болсны дараа Bob хөдөлдөг. Тэр Jean руу хараад чамд өгөх өөр нэг бэлэг надад байгаа гэж хэлдэг. Jean ямар нэг зүйл хийлч амжаагүй байтал Bob гадаагарч зам дээр зогсоосон машинаасаа юм авахаар явсан. Удалгүй тэр гартаа нэг зүйл барьсаар буцаж орж ирсэн. Зургийн цомог бол аль хэдийнэ хангалттай хачирхалтай санагдаж байсан болохоор Jean энэ удаа юу болох гэж байгааг бүр төсөөлж чадаагүй ах. Bob түүний өмнө ирээд авчирсан зүйлээ өгдөг. За тэр нь бол Jean зориулн урьдчилж бичсэн 3 хуудас захидал байсан. За ингээд Jean захидлыг уншиж эхэлсэн. Харин мөр бүрийг унших тусам дотор нь бол арзааж эхэлсэн. Яагаад тэгэхээр тэр захидалд Bob олон жилийн турш нууж явсан мэдрэмжүүдээ бүгдийг нь бичсэн. Нэг хэсэгт нь бүр би чамд удаан хугацааны турш хайртай явсан гэж бичсэн. Мөн үүнийг нүүр нүрээ хараад хэлэх гэж олон удаа оролцсон ч зориг нь хүрээгүй тухайга тайлбарлсан. Тэр мөчөд Jean-ийн толгойд бол сүүлийн хэдэн жилийн бүх зүйл нэг нэгээрээ холбогдож эхэлсэн. Флорида хүртэл араас нь нэрсэн, байшинг нь худалдаж явсан, сонирхдог бүхнийг нь дуурайсан, шинэ байшинг нь сар сараар нь зургийг нь авч явсан байдал. За энэ бүхэн бол зүгээр нэг нөхөрлөл байгаагүй. Бүх зүйл хариу нэхээгүй хайр, хит донцсон хүсэл, эзэмших гэсэн бодлоос ихтэй байсан. Jean захидлыг уншиж дууссаны дараа яг юу болсон талаар өнөөдөр бол хинч яг таг мэддэггүй, учир нь тэр өрөөнд өөр гэрч байгаагүй. Гэхдээ дараагийн хэдхэн минутын дотор болсон зүйлс үхлээр төгснө. JJ гэртээ буцаж ирэхдээ тайван орчин угтана гэж бодсон. Түүний төсөөлөл Bob эцэст нь явчихсан. Jean гэртээ ганцаараа үлдсэн байх ёстойсэн. Гэтэл гэртээ ирэхэд хамгийн түрүүнд анзаарсан зүйл нь бол Bob-ийн машин байхгүй болсон байсан. JJ эхэндээ Bob эцэст нь дохиог ойлгоод гэртээ харьцсан л байх гэж бодсон. Гэтэл удалгүй зам дээр болон үүд рүү чиглэсэн цусны жижиг туслууд мөрнүүд нүдэнд нь туссан. Тэр гайхаж түгшсэн ч мөрийг даган алхасаар үүдэнд хүрдэг. Хаалга төгжээтэй биш байсан ч хаалттай байсан. Тэр мөчөд бол JJ-гийн дотор муухай оргих шиг болсон. Яагаад тэгэхээр Jean ийм хэмжээний цус асгарсан байхад хизээч зүгээр орхих хүн байгаагүй. Тэгээ хамгийн чухал нь бол Bob хаана байсан, Jean хаана байсан гэдэг асуудал. JJ хаалгаа онгойлгон орж ирээд нөхрийнхөө нэрийг дуудаж эхэлдэг. Ямар ч хариу байгаагүй. Гэр дотор нам гүм хитгэн алхам дутагшороход шалан дээр үргэлжсэн цусны урт мөр харагддаг. Мөр бол улам цааш үргэлжилж ирсэн. Тэр нь бол яг хүнд зүйл эсвэл хүн шалан дээгүүр ингээд чирэгдсэн юм шиг харагдсан. JJ өөрийгөө бол тайвшруулахыг хичээсэн. Магадгүй Jean бэртцэн, магадгүй Bob түүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн баг. За магадгүй зүгээр л ямар нэгэн осол болцсон. Гэхдээ тийм байсан бол яагаад ийм их цус үлдсэн байсан юм болоо? Зочны өрөө рүү ойртох үед түүний харц шалан дээр бөөгнөрсөн хувцас руу тусдаг. За энэ бол Jean-ийн пудвалк, Jean-ийн джинсэн өмд, Jean-ийн дотор хувцас бүгд цуснд норцсон байсан. Тэр хувцснуудыг яаран тайлж шидсэн юм шиг шалан дээр бөөгнөрүүлэн орхисон байсан бөгөөд тэр мөчөд JJ-гийн дотор бол жинхнээсээ айц төрж эхэлсэн. Юу ч ойлгохдохгүй, ямар ч ложик юуч байхгүй. Хамгийн аимшигтай нь бол Jean хаанч байгаагүй. Дээрээс нь Bob ч гэсэн алга болсон байсан.
JJ сандарсан гараараа уцаа гарган Жин рүү залгадаг. Гэтэл хэдхэн секундын дараа өрөөнд дотор хаа нэгтэйгээс хонхны ая бүдгхэн сонсогдсон. Тэр чимээг дагаж очиход Жинийн гар утас цусанд будагдсан. Өмнөднийх нь халаасанд байсан. Нүхрийнхээ уцыг цус болсон хувцснуудын дунд хэвдэж байхыг хараад JJ-д бол бодит байдал хүчтэй цохилтыг өгсөн. За энэ бол зүгээр нэг жижигхэн осол биш юм байна. Энд хүч хэрэгэлсэн ямар нэг зүйл болсон нь ойлгомжтой болсон. Тэр мөчид бол Жин зүгээр л бэрцсэн байж магадгүй гэсэн сүүлчийн найдвар нь алга болсон. Жин байхгүй, Боб байхгүй, харин шалан дээр хаа сайгүй цус. Энэ бүхэн бод хэн нэгэн маш хүнд гэмтсэн гэдгийг илтгэж байсан. JJ гэрийн өнцөг болон бүрийг шалгаж Жиний нэрийг дахин дуудаж эхэлсэн. Гэтэл ямар ч хариу ирээгүй. Гэр дотор өвхмөл юм шиг нам гүн болцсон байсан. Тэгээд тэр үед JJ нэг зүйлийг ойлгож эхэлсэн. Боб Жинд тусалж яваа хүн биш, Боб өөрөө аюул юм байна гэдгийг. Түүний толгойд хитгэн цагийн өмнө үдсэн зургийн цомог хачирхалтай зургууд Бобын зан авир бүгд иргэн орж ирсэн бөгөөд нуруугаар нь хүүт таасан муухай мэдрэмжийг өгсөн. Өрөөг шалгаж явахдаа JJ буудангийн ойролцоо шалан дээр хөвдөх жижигхэн төмөр зүйлийг орлож харсан. Тэр нь бол сумны хонгой байсан. Хожим шинжээчид түүнийг 22 калибрийн бууны хонгой байсан гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ байшинд буу буудсан. Тэр мөчөөс эхлэн бүх зүйл эргэлзээгүй болсон. JJ одоо гэмт хэргийн газрын голд зогсож исэн. Харсан бүхэн нь Жин энэ гэрт халдлагад өртсөн гэдгийг илтгэжсэн. Өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээн тэр даруй 911 рүү залгадаг. Удалгүй Паска Каунтигийн шерифийн газрын албан хаагчид дуудлагын дагуу хөдөлдөг. JJ тэр үед хамгийн аимшигтай хувилбарыг л төсөөлж исэн. Жин буудулсан байх магадлалтай. Тэгээд Боб түүнийг хүчээр авч явсан. Энэ бодлыг хүлээн зөвшөөрөх бараг боломжгүй байсан ч гэсэн нотлох баримтууд бол бүгд яг тэр зөв рүү зааж байсан. Гэтэл түүний харц бол өмнө нь анзаараагүй нэг зүйл дээр тусдаг. Ширээн дээр Бобын Жинд өгсөн 3 хуудас захидал хэвтчихсэн. JJ тэр мөчөд бүх зүйл үүнээс эхэлсэн байж магадгүй гэж бодсон. Тэр чичирсэн гараараа захидлыг авч уншиж эхэлсэн. Гэтэл дотор нь юу бичигдсэнийг хараад JJ бараг л ухаан алдах шиг болсон. Бобын бичсэн зүйлсийг унших тусам түнд улам ой гутам, улам жигшүүртэй санагддаг. Учир нь ажил дээрээ дуу цөөтэй жаахан эвгүй хүн мэт харагддаг байсан Боб олон жилийн турш нууж явсан хит донцсон мэдрэмжээ тэр захидалд илэн далангуу бичсэн байсан. Тэр өөрийн мэдрэмжийг нууж явснараа олон жил худал амьдэрсэн мэт санагддаг байсан тухайга бичсэн. Мөн өөрийн бэлгийн чиг хандлагын талаар эргэлздэг байсан ч Жинд хайртай гэдэгтэй бол хизээч эргэлзэж байгаагүй гэж дурдсан. Захидлын цааших хэсгүүд бол бүрч эвгүй байсан. Боб Жинийн талаар олон жилийн турш бодож явсан хүсэл мөрөөдөл дотроо тээж ирсэн зүйлсээ дэлгэрэнгүй бичсэн бөгөөд JJ үүнийг унших тусам улам цочирсан. Тэр дундаа JJ-д атаархтай тухайга бичсэн хэсэг бол хамгийн их ой гутам санагдсан. Учир нь Боб захидалдаа JJ Жинтэй гэрэлсэн болохоор нөхрийнхөө биеийг өдөр бүр харж хүрч чаддаг гэж атаархтайгаа хүртэл илэн далангуу бичсэн. Харин хамгийн аимшигтай хэсэг нь бол үүнээс хойш гарч ирдэг. Захидалд Боб Жинд нэг тодорхой шаардлага тавьсан бөгөөд тэр хүссэн зүйлээ авах хүртлээр гэрээсээ явахгүй гэж бичсэн. За түүний шаардлага бол Жинийн эрхтнийг амтлах хүртлээр явахгүй гэсэн байсан. За тэр мөчид бол JJ-гийн зүрх шимсэрсэн. Яагаад тэгэхээр Жин энэ захидлыг унших бүртээ ямар их цочирдсан бол, ямар их урвсан мэт мэдэрсэн бол гэж төсөөлөхөс хэцүү байсан. Жиний хувьд бол Боб найз нэсэн, хамт ажилладаг хүн нь байсан, тусалж дэмжиж явсан хүн байсан. Гэтэл тэр бүх нөхөрлийн цаана ийм аимшигтай донтол, ийм хит туйширсан хүсэл нуугдаж байсан нь одоо л тодорхой болж байгаа нь. Энэ захидлын өнгө аясан ч гэсэн маш хачирхалтай байсан. Нэг хэсэгтээ болохоор Боб өөрийгөө өрөвдүүлэх гэж байгаа юм шиг сэтгэлээ удалж яснаа, дараагийн хэсэгтээ бараг шаардлага тулгаж байгаа юм шиг өнгө аяс руу шилжсэн. Тэрч бүхэл захидалтай шашны тухай хүртэл бичсэн. Боб өөрийн хийх гэж байсан зүйлээ зөвтгөх гэсэн юм шиг би аль хэдийнэ бурхнаас уучлал гуйсан гэж хүртэл бичсэн байсан. Гэхдээ энэ нь бол юу ч өөрчлөхгүй байсан. JJ захидлыг уншиж дуусаад нулимсаа барьж чадаагүй удалгүй шерифийн газрын албан хаагчид ирж захидлыг нотлох баримт болгоомжтой авсан. Тэр үед JJ болсон явдын талаар аимшигтай зураглалыг толгой дотроо аль хэдийн эвлүүлж байсан. Түүний бодлоор Боб Жинд сэтгэлээ илчилсэн. Жин түүнийг татгалзаад тэгээд энэ бүх зүйл хяналтаас гарсан.
JJ нөхрөө сайн мэддэг байсан учраас Жин бол ийм зүйлд ямар хариу үзүүлэхийг төсөөлөхөд хэцүү байгаагүй. Тэр үннийг нууж худлаа найдвар төрүүлэх хүн бол байгаагүй. Харин ч өөрийн бодож байгаа шууд хэлдэг хүн байсан. Тиймээс Жин Бобийн саналд тодорхой ойлгомжтой татгалзсан хариу өгсөн байх гэж JJ бодсон. JJ-гийн хувьд бол энэ бүхнийг төсөөлөхөд хүртэл хэцүү байсан. Сайхан сэтгэлтэй бусад үргэлж тусалдаг нөхөр нь өөрийг найз гэж бодож явсан хүний ийм шаардлагатай нүүр толцсон байсан. Харин мөрдөгчд хэргийн газрыг шалгаж эхлэхдээ загтлыг уншаад түүний ач холбогдлыг бол шууд ойлгосон. Тэдний өмнө бараг шалтгаан болон сэдлийг нь тайлбарласан бичмэл баримт хэвтчихсэн. Загтал Жинд яагаад халдсан байж болох талаар тодорхой дүр зургийг өгдөг. Хариу аваагүй хайр, удаан хугацаанд хуримтлагдсан донтолт. Тэгээд татгалзсан хариу сонссны дараа хүчирхийлэл рүү шилжсэн уур хилэн. Албан хаагчид JJ Жин болон Боб хоёрыг олохын тулд чадах бүхнээ хийн гэж амласан. Тэр даруй эрен сурвалжлах ажиллагаа хийж эргүүлийн бүх нэгжид Бобийн машин болон хоёр эрэгтэй талаарх мэдээллийг түгээсэн. Тэр үед Жин алга болсон хүн гэж бүртгэгдсэн бөгөөд хүчээр авч явсан байж болзошгүй хохирогч гэж үзсэн. Харин Боб гол сэжигтэн болсон төдийгүй зэвсэгтэй аюултай байж болзошгүй хүнээр эрен сурвалжлагдаж эхэлсэн. JJ-гийн хувьд бол дараагийн хэдэн цаг амьдралынх нь хамгийн хэцүү мөчүүдийн нэг болдог. Өглөө нь инээд хөрөөр дүүрэн байсан гэр нь одоо шар туузаар бүсгэгдэн хэргийн газар болж хувирсан. Шалан дээр нөхрийнх нь цус, харин гадна нь мөрдөгчд ажиллаж байсан. Энэ бүхнийг бол бодит гэж хүлээн зөвшөөрөхөд хүртэл хэцүү байсан. Бүх зүйл хар дарсан зүуд эсвэл гэмт хэрийн кино шиг санагдаж байсан ч гэсэн энэ удаа бол бодит амьдрал дээр болж байсан. Гэсэн ч JJ бол нэг найдвараас зурсаар л байсан. Жин амьд байж магадгүй. Тэр үе JJ-д үлдсэн ганц найдвар бол энэ л байсан. Тиймээс тэр мөрдөгчийн асуултад нулимсаа арчин хариулах зураа дотроо чимээгүйхэн залбирч байсан. Ингээд Жинийг амьд олж амжихын тулд цаг хугацаатай уралдсан 2 өдрийн эрэл хайгуул эхэлсэн. 2006 оны 11 сарын 1-ний шөнө Паска Каунтигийн цагдаагийн хилтэс бүрэн хүчээрээ ажиллаж эхэлсэн. Цус болсон хэргийн газар Бобийн загтал хоёрыг харахад нөхцөл байдал ямар ноцтой болох нь тодорхой байсан. Хэрвээ Жин амьд байгаа бол түүний амнаас маш ноцтой аюулд байгаа. Цагдаа нар тэдний гэрийн эргэн тойронд болон ойр орчмын бүх газрыг шалгаж Бобийн машин эсвэл түүнийг хаашаа явсан байж болохыг тогтоохоор ажилласан. Үүний зэрэгцээ шинжээчид гэр дотор үлдсэн бүх нотлох баримтуудыг цуглуулсан. Цусны дээж, Жинийн цус болсон хувцас, сумны хонгойнууд, мөн Бобийн 3 хуудас загтал. Хэргийн газрын байдлыг харахад бол Боб гэр дотор байхдаа буув гаргаж Жинийг иргэшээлдээ оруулсан байх магадлал бол маш өндөр байсан. Шөнө өнгөрч 11 сарын 2-ны өглөө болсон ч Жин болон Боб хоёрын аль альнаас нь ямар ч мэдээлэл ирээгүй. Энэ нам гүн байдал нөхцөл байдлыг бол аимшигтай болгож исэн. Мөрдөгчд Бобийн мэдэгдэж байсан хаяг холбоо харилцаатай хүмүүсийг шалгаж эхэлдэг. Удалгүй түүний албан ёсны хаяг бол Флорида мужийн Айлендн хотод байдаг нь тогтоогдсон. Энэ хот бол Тампа Бэй бүсээс өмнө зүгт ойролцоогоор 30 мaiлийн зайд байрладаг. Цагдаа нар тэр дээрөө Бобийн байшин руу очсон ч гэсэн хинч байгаагүй. Байшин харанхуй нам гүн байсан. Дотор нь тэмцэл болсон шинж тэмдэг юу ч байхгүй, хин нэгэн саяхан тэнд байсан гэсэн уул мөр юу ч байгаагүй. Өөрөөр хэлбэл ингээд мухардалд орсон гэсэн үг. Эрен хайгуул 2 дахь өдрөө үргэлжлэх тусам нөхцөл байдал улам хүндэрдэг. Tampa Bay Times сонин хүртэл 2 эрэхтэй алга болж ардаа зөвхөн цус үлдээжээ гэсэн гарчигтай нийтлэл гаргаж Жин болон Боб хоёулаа сургуу болсон тухай мөн хэргийн газраас их хэмжээний цус болон нууцлаг захидал олдсон талаар мэдээлсэн. JJ мэдээж сэтгэл санаагаар маш их унтсан байсан. Тэр маш шашин шүтэлтэй хүн байсан учраас гэр бүлийнхэн болон сүмийнхэн хүмүүстэй хамт байж тэднээс дэмжлэг авч байсан. Гэхдээ өнгөрөх цаг бүр түүнд там мэт санагдаж байсан. Хаана байгаа бол амьд байгаа болов яг одоо юу туулж байгаа бол эдгээр бодол толгооноос нь гарахгүй байсан. Энэ хооронд мөрдөгчд Бобийн өнгөрсөн амьдрал, ажлын орчныг наривчлан шалгаж эхэлсэн. Тэд Saint Petersburg хотын нислэгийн удирдлагын төвийн ажилтнуудтай ярилцах үед зураглал улам тодордог. Хамт ажиллагчид нь Боб Жинийн араас Флорида руу шилжсэн тухай ярьсан. Мөн ажлын байран дээрээ Жинд хит их анхаар хандуулдаг тухайч дурдсан. Тэр мөчөөс эхлэн мөрдөгчд энэ хэргийг өөр өнцгөөс харж эхэлсэн. Энэ бол гинэт ууралснаас болсон хэрэг байгаагүй. Харин олон жилийн турш дотроо тээж, нууж, хуримтлуулж ирсэн донтолтын төгсгөл нь.
Энэ мэдээллийг нэтгэсний дараа мөрдөгчд өөр нэг таамгийг дэвшүүлсэн. Хэрвээ Боб ийм олон жилийн турш төлөвлөж ирсэн юм бол Жинийг авч очих газар бэлдсэн байх магадлалтай гэж үзсэн. Тэгээд удалгүй мөрдөн шалгах ажиллагаанд томоохон ахиц гарсан. 11 сарын 2-ны орой эсвэл 11 сарын 3-ны өглөөний үед мөрдөгчд Бобын санхүүгийн баримт болон хувийн эд зүйлсийг шалгахдаа Safety Harbor хотод байрлах нэгэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ олсон. Энэ түрээс бол нилээд саяхан хийгдсэн хамгийн сонирхолтой нь Боб бол энэ талаар хиндэж юу ч хэлээгүйсэн. Тиймээс тэр байшин мөрдөгчдийн хамгийн чухал мөр болон хувирсан бүх зүйл хоорондоо холбоотой юм шиг санагдаж эхэлсэн. Ингээд шинэ мөрийг даган Safety Harbor хот руу хөдөлдөг. Тэр үед Жин алга болоод 2 өдөр өнгөрсөн байсан бөгөөд нөхцөл байдал хамгийн хүнд цэгтээ хүрсэн. JJ утасныхаа дэрэгдээс бараг холтдгүй болцсон. Хамгийн муу мэдээг сонсохоос айж байсан ч гэсэн дотроо ямар нэгэн гайхамшиг тохиолдосоо гэж залбирсаар л байсан. Харин мөрдөгчд түрээсийн байшинд ойрдох үедээ дотор нь юу хүлээж байгааг бол огт мэдэхгүй, ямар ч нөхцөл үүсч болох байсан учраас бүх зүйлд бэлдсэн. 2006 оны 11 сарын 3-ны өглөө хууль сахиулах байгууллагын ажилтнууд Бобын түрээсэлсэн байшинг бүсэлж авсан. Цагдаа нар аль болох чимээгүй ажиллагаа явуулж исэн, хаалга тогтсон ч хариу ирээгүй. Дахин оролцсон ч мөн адил. Ингээд дотор нь хүний амь нас аюулд орсон байж болзошгүй гэж үзэж хаалгыг хүчээр онгойлгох шийдвэрийг гаргасан. Тэд гэрлүү нэвтэрч өрөө бүрийг шалгаж эхэлсэн. Гэхдээ мастер унтлагын өрөөнд ормогс тэдний өмнө аимшигтай дүр зураг гарч ирдэг. Өрөөний шалан дээр Жинийн цогцос хэвтэж байсан. Түүний бие дээр маш ноцтой хүчирхийллийн уул мөр байсан бөгөөд мөрдөгчд шууд л энэ хэрэг ямар харгас байсныг ойлгодог. Мөн Жин толгойтой 22 калибрын сумаар буудуулсан байсан бөгөөд шалан дээрх цус бол аль хэдийн хатаад эхэлсэн байсан. Жинийн цогцсноос холгүй орон дээр мөн Бобын цогцос байсан. Тэр зөвхөн пудвалк болон дотор хувцастай байсан бөгөөд толгойтой буудуулсан шархтай байсан. Энэ олдвор мөрдөгчдийн хамгийн чухал асуултанд хариултыг өгдөг. Жин болон Боб хаана байсан? За ингээд тэд хариултаа мэдж байгаа. Гэхдээ тэр хариулт аврал, хилэлцээр шүүх хурал үннээ хэлэх боломжийг аль нь байгаагүй гэсэн үг. Хоёр хүн хоёулаанаас орсон ингэснээр хэрэг бараг тэр дороо эмгэнэлт төгсгөлдөө хүрсэн. Энэ мэдээг JJ дамжуулахад бол тэр мэдээж бүр бараг л галзуурсан бах. 2 өдрийн турш зуурч явсан сүүлчийн найдвар нь тэр нь мөчөд нуран унсан. Удалгүй энэ хэрэг орон нутгийн хэвлэлүүдийн гол мэдээ болж 2 өдрийн турш үргэлжилсэн. Нууцлаг алга бололт эмгэнэлт төгсгөлөөр дууссан тухай нийтлүүд ар араасаа гарч эхэлсэн. Цогцууд алдаж нотлох баримтууд цугларсны дараа мөрдөгчд хэргийн талаар албан ёсны дүгнэлтээ гаргасан. Бүх нотлох баримт нэг хүн рүү зааж байсан. Роберт Дин Питерсон буюу Боб. Паска каунтигийн шерифийн хэлтсийн мэдээлснээр Боб 2006 оны 11 сарын 1-нд Жинийн гэрт Жинийг буудаж хөнөөсөн. Дараа нь түүний цогцыг Safety Harbor дахь түрээсийн байшин руу авч явж хүчиндэж эцэст нь өөрийгөө мөн адил буугаар буудсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол өөр хүн оролцсон гэх ямар ч нотлохой байгаагүй. Мөн Бобын цогцсны дэрэгдээс олдсон 22 калибрын гар буу Жин болон Боб хоёрын амьд хүрсэн сумнуудыг буудсан зэвсэг гэдэг нь тогтоогдсон. Ингээд албан ёсны дүгнэлт гарснаар хэрэг үндсэндээ хаагдсан. Яагаад тэгэхээр цорын ганц сэжигтэн нь аль хэдийн нас барсан болохоор шүүх хурал болохгүй, байцаалт авахгүй, хинч шүүхийн өмнө хариуцлага хүлээхгүй. Цагдаа нарын хувьд нэг талаар аюул арилсан нь тайвшрал байсан ч гэсэн нөгөө талаараа мэдээж маш том харуулсал болж үлдсэн. Бобоос хизээж байцаалт авч чадахгүй, түүний толгойд яг юу байсан талаар шууд хариулт сонсох боломжгүй. Тиймээс мөрдөгчд үлдсэн хугацаанд болсон явдлын шалтгаан, арын түүхийг бүрэн ойлгож, Жинийн гэр бүлд аль болох олон хариулт өгөхөд төвлөрсөн. Тэр үед л Бобын нууц амьдралын талаарх мэдээллүүд аажмаар ил болж эхэлсэн. Сэтгүүлчид болон мөрдөгчид гүнзгийрүүлэн судлах үед Бобын гэр бүлийнхэн хүртэл олон нийтэд өмнө нь мэддэггүй зүйлсийг ярьсан. Бобын ах Антони хэвлэлд ярилцлага өгөхдөө Боб бол ижил хүссэн байсан. Энэ тухайгаар биднээс юрөөсөө нууж байгаагүй гэж хэлсэн. Энэ нь бол олон хүний хувьд шин мэдээлэл байсан. Боб ажлын байран дээр энэ талаар огт ярьдаггүй байсан ч гэсэн гэр бүлийнхэн нь түүнийг эрэгтэй хүмүүс татагддаг гэдгийг мэддэг байсан. Антони өөр нэг сонирхолтой зүйлийг мөн ярьсан. Түүний хэлснээр Боб олон жилийн турш Жиний тухай байнга ярьдаг байсан. Тийм их ярьдаг байсан болохоор Жиний нэрийг гэр бүлийнхэн нь хүртэл мэддэг байсан юм байна.
Хэрэг гарсны дараа Ансони өөрөө хүртэл цочирсан. Тэр нэг ярилцлаганда би бол Бобд ерөөсөө буу байдгийг мэдээгүй, ийм зүйл хийн гэж огтхон ч бодоогүй. Магадгүй зүгээр л нэг хяналтаа алдсан байх гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Боб олон жилийн турш Жинийг бараг мөрдөж мөшгөж байсан гэх дүр зураг улам тодорхой болсон. JJ ч гэсэн дараа нь өгсөн ярилцлагуудаа эргээд бодоход анхааруулах тохиолнууд бол маш олон байсныг хүлээн зөвшөөрсөн. Жинийн араас Флорид руу нүүсэн, Жинийн байшин худалдаж авсан, орны даавууг нь хүртэл хамт авахыг хүссэн. Шинэ байшинг нь олон сарын турш нууцаар зургийг дарсан. Эдгээр зүйл бол тус тусдаа харахад бол ердөөл хачин санагдаж болох зүйлүүд, харин бүгднгийн нийлүүлж харахад бол мөрдөн мөшгөх зан авирын тод зураг гарч иж байгаа нь. Боб хизээж Жинд мэдрэмжээ ил тод хийлж байгаагүй, хизээж шууд оролдлого хийж байгаагүй. Энэ бүхэн бол зөвхөн түүний толгой дотор л олон жил амьдарсан мөн мөрдийн шалгах ажиллагаагаар нэг зүйл маш тодорхой болсон. Жин бол Бобд ийм найдвар төрүүлсэн зүйлийг бол огт хийгээгүй. Тэдний хооронд нууц харилцаа байгаагүй, романтик холбоо байгаагүй, ямар нэг ихэлсэн мөртлөө дууссан зүйлч байгаагүй. Зүгээр л юуч байгаагүй. Магадгүй Жин тэр шүн загтлыг унших хүртлээр Боб өөрийг нь ийм байдлаар хардаг гэдгийг бол хизээч мэддэггүй байсан байх. Хуулийн талаасаа бол хэрэг хаагдсан байсан ч гэсэн мөрдөгчд Жинийн гэр бүлтэй холбоотой байж үлдсэн асуултуудад нь хариулахыг хичээсэн. JJ-гийн хувьд болсон бүхнийг ойлгохыг хүсэх нь бол хэвийн зүйл, сониуч зандаа биш харин яагаад гэдгийг ойлгохын тулд. Гэхдээ мэдээж ямар ч хариултал түүний алдсан зүйлийг буцааж авчрахгүй, тэр хайртай нөхрөө алдсан, амьдралдаа 2 дахь удаага олсон хайраа алдсан. Хамгийн аимшигтай нь тэр аллагыг таньдаг, итгэдэг байсан хүн нь хийсэн. Сонирхолтой нь JJ-гийн хариу үйлдэл бол үзэн ядалт байгаагүй. Тэр итгэл үнэмшлээсээ хүч авч энэ бүхнийг даван туулахыг хичээсэн. Нэг ярилцлагандаа тэрээр би Бобыг үзэн яддаггүй, сэтгцийн хувьд асуудалтай хүнийг яаж үзэн ядах юм бэ гэж хэлсэн байдаг. Эцэст нь Жинийн түүх бол хит донтолд ямар аимшигтай төгсөлд хүргэж болдгийг эмгэнэлт жишээ болон үлдсэн. Гэхдээ Жинийн тухай дурсамж хайртай хүмүүсийн сэтгэлд амьд хэвээрэл байгаа. Мөн энэ түүх бол бидэнд нэг чухал зүйлийг сануулдаг. Заримдаа хамгийн том аюул танихгүй хүнээс ирдэггүй. Яг одоо та бидний хажууд зүгээр л инээгээд сууж байгаа хүнээс ч ирж болно. Тийм болохоор та бүхэн минь хайртай хүмүүсээ хайрлаж хамгаалж цаг минут тутамд болгоомжтой байгаарай гэж захимаар байна. Ингээд өнөөдрийнхөө дугаараар хамт байсан та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.